монголчуудаа Монголын шүтэн шоунд тавтай морил. Бид та бүхэнтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. Тийм ээ. Яг энэ мөчид бид Монголын шүтэнийг шалгуулж, одоо сая үзэгчдийн өмнө шагналыг гардуулах болно. Бидэнтэй хамт байгаарай. Манай шоуны ялагч хэн байх болоо? Энэ асуултын хариуг би сайн мэдэхгүй байна. Би хөтлөгч Темка байна. Би хөтлөгч Бархуу байна. Энэ бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв засаг болох Сүхбаатарын талбай. Бид хоёрын зогсож байгаа энэ газар бол Монгол улсдаа урлаг соёл болоод бусад чиглэлээр онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг шагнадаг манай төрийн ордон билээ. Тун удахгүй манай шоуны ялагч тодорно. Гэхдээ хэн гэдгийг тааж мэдэх боломжгүй өгөөд телевизэн үзэн суугаа та бүхний саналаар шийдэх болно. Ард түмний саналыг үүрэн телефоны United Corporation. Монгол орны 21 аймаг 300 гаруй сумдуудаараа илж 10,000 гаруй хүнийг шалгасан. Энэ хугацаанд олон сонин зүйлүүд болсон. Гэвч харамсалтай нь бид энэний багахан хэсгийг үзүүлэх боломжтой. Одоо ч ихтэй авиа шалгуураас сонирхоор ирсэн олон мянган оролцогчид маань UBS Plus-ээс суралцаар байна. Би та бүхнийг үйл авахгүй гэдэгт итгэлтэй болж байна. Яв шоу үзүүлцгээе. Манай шоунд хин ч оролцож байна. Магадгүй цэгэр дэлгэцээ үзэн суугаа тааж байж үзье. Тийм шиг үзэгчтэй. Нэвтрүүлгийн ивент итгэгч Skynet.com. Амжилт хүсье. Амжилт хүсье. Амжилт. Нэвтрүүлгийн ивент итгэгч Skynet.com. Та нарт гэж хэлэхэд бид энэ хугацаанд олон хачиргалтай гэмээр хүмүүстэй таарсан. Бүрдэл байн нутан гэж бууbatara. Өх, сангүй л шүү. Уртуур шиг. Spin round, in the moon on the round. Ah, tu viens de dire que tu as you. Чадлаараа л хичээлсэн шүү дээ. Энэ шүүгч чинь өөрсдөө тэнийг юм шүү. Энэ авиас метр нэг ч ядаа. Та сэтгэлээр унаагүй үед шүүгчд юу гэх нь хамаагүй. Үзэгчд бүхний шийднэ. Тийм учраас та бүхэн хайртай оролцож байгаа төлөө саналаа өгөөрэй. Босоо чи хочин босоо. Тэр өөрийгөө тэтгэж чадаагүй итгэж чадахгүй л баг шиг байна. Манай шүүгчд буруу сонголт хийгээгүй гэдэгт найдаж. Та нарт хэлэхэд бид энэ хугацаанд олон хачиргалтай гэмээр хүмүүстэй таарсан юм. Ингээд та бүхэндээ шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. Эхний шүүгч Лушаны Аглу, рок-н-роллын хаан Элвис Преслигийн отгон шиг Грэмийн 3 удаагийн эзэн. Миний хувьд бусдаас ялгах дуу хоолойтой стил имижтэй үнэн хүнийг би тодруулахыг хүсэж байна. Дараагийн шүүгч бол маш олон төрлийн ур чадварыг бидээ шингээж чадсан жүжигчин, биеийн тамирчин, цахилгаанчин, химч, физикч, сексологч, поп хадагтай одон чимэг. Би босод шүүгчдээс төсөөр зүйлийг харах болно. Яагаад гэвэл би эмэгтэй хүн. Эмэгтэй хүний өсөн нуртуу, ухаан нуртуу гэдгийг үзүүлэх болно. Сүүлийн шүүгч бол Монголын төдийгүй Герман, Итали, Франц, Америкийн од шилдэг хөгжмийн продюсер Онон. Би бол од. Би том од. Би жинхэнэ авиасан тийм гэж хэлнэ. Авиасгүй нэгэнд бол шудраг үгүй гэж хэлнэ. Шалгаруулалтын газар бол жинхэнэ аимшигын газар байх.
UBS телевизийн шинжилгээний тусгай дугаарыг үзэж байна. Одоо ингээд шоугаа эхлэцгээе. Энэ бол бидний шоу болж байгаа UBS телевиз. Хамтдаа орцгоё. Хүмүүс маань аль хэдийн ирчихсэн бидний хүлээгээ дугаарлчихсан байна шүү. Тийм байна. Энэ зогсож байгаа бүх хүмүүс супер хот олохыг хүсэж байгаа. Зарим нь өөрсдөө аль хэдийн супер хот болчихсон гэж бодож байгаа хүмүүс байна. Гэвч бид жинхэнэ супер хотыг олж ирсэн. Тэглгүй яах вэ? Та бүхэн амжилт хүсье. Одоо хамаргүй даваа гэдгийг бас энэчэн харж байна. Одоо ч манай нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй хүмүүс UBS телевизээр суурсаар байна. За байцгаана уу? Намайг Ариуна гэдэг. Би харин нэг зүйл санаа зовж байна. Манай гэрийнхэн намайг өглөө босоод орондоо байхгүй гэдгийг хараад гайх багтаа. Харин би энд байна. Харин тэнгэрт байгаа аав ээж хоёр маань намайг ирээгээсэй гэж би аав ээжээсээ гуйж байна. За би Монголын шитээн болно. Учир нь би өртөөлд. Тэгээд CD гаргаад од болоод тоглолтоо хийгээд өрөөд байна. Гэлтэй байна. 18 настай гац цогтой бүсгүй. Би өөртөө ихтэй байна. Бидний хамт байгаа саабчдаа баярлалаа. Ингээд та бүхний өмнө ихтгэг оролцогчийг өрье. I know